түүхэн өдөр тохиож байна. Хамтын ажиллагааны чухал өдөр. Энэ төслийг одоо хамтдаа эхлүүлэх, сэтгэл зүртээ зориулж хамгийн хүнд цагуудыг хамтдаа дуулж ирсэн ийд одоо төслийн багийн хамт олон. Тэр дундаа Энэтхэг улсын засгийн газар, Эчин сайдын яам, мөн одоо Exim банк, гадаад харилцааны яам, за тэгээд энэ төслийн одоо гүйцэтгэгч компани, зөвлөх компаниуд гээд бүхий л одоо оролцогч талуудад Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон угаасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Одоо зөвлөх компаниор оролцож байгаа инженерийн компани, за мөн одоо гүйцэтгэгч компани EPC 2 дугаар төслийн гүйцэтгэгч компаниор шалгарч өнөөдөр 19-гээр зурж хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж байгаа Mega Engineering Infrastructure компанид одоо Монгол улсын засгийн газар бүрэн итгэлтэй байгаа. Итгэж байгаа энэ төслийг цаг хугацаанд нь чанар стандартын өндөр түвшинд, технологийн өндөр түвшинд хамгийн одоо богино хугацаанд хийж гүйцэхнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. EPC одоо компани контрактын гүйцэтгэгчийн Mega Engineering компани бол 24 улс оронд энэ чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Асар өндөр туршлагатай энэтхийн одоо топ 5 компани нэгэ гэж одоо ойлгож байна. Энэ төсөл бол зүгээр одоо хоёр аж ахуй нэгж хоорондын хэрэгжүүлж байгаа төсөл биш. Энэ Монгол улсын хувьд хамгийн анхны түүхэн одоо том төсөл нефтийн үйлдвэрийг барьж байгаа. Монгол одоо энэтхийн засгийн газар хоорондын цаашдын хамтын ажиллагаа, найрсаг хамтын ажиллагаа, харилцан үр ашигтай хамтын ажиллагаа шинэ шатанд гаргах, хөгжүүлэн баяжуулах, за улам одоо бас өндөр түвшинд хүргэх юм одоо түүхэн хоёр улсын засгийн газар хоорондын стратегийн төсөл. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлж ашиглалтанд оруулснаар та бүхэн бол одоо Монголын ард түмний ирээдүйн ажил амьдралд асар их одоо чухал хөрөнгөнийг оруулж байгаа. Монгол улсын хөгжил түүхэн хөрөнгөнд оруулж ийм одоо том төсөл чухал. Тийм учраас одоо энэ төслийг ямар ч цаг үед амжилттай хэрэгжүүлж дуусгаад Монгол улсын засгийн газар, төрийн холбогдох байгууллагууд, Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газрын бүрэлдэхүүн, яам тамгийн газрууд бүх талаар одоо бүрэн дэмжиж ажиллах болно. Одоо бол төслийн 1-р үе шат амжилттай хийж явж байгаа. First, we are now successfully implementing the first phase of the project. Одоо ингээд 2 дахь 3 дахь ажлын одоо хамгийн чухал ажлуудын одоо ажил албан ёсоор эхэлж байна. Ирэх хавар бүтээн байгуулалтын ажлууд хуваар төлөвлөгөөний дагуу эхэлнэ гэж бид бодсож байгаа. 4 дахь шатны бүтээн байгуулалт инженер техникийн ажил бүтэхгүй бас эхэлнэ. Ингээд 2025 оны 3 дугаар удирдлагад бид энэ нефтийн үйлдвэрийг бүрэн ашиглалтанд хүлээж авч үйл ажиллагаагийн чиглүүлж бүрэн ажиллагаанд оруулна гэж төлөвлөж байгаа. Тэр хугацаанд байна гэж итгэж байна. Үүнтэй зэрэгцээд одоо тосны дамжуулах 600 км-ийн хоолойны ажил эхэлж байгаа. Хамгийн чухал асуудал бол боловсон үйлчилгээ мэргэжлийн бэлтгэл ажил ба инженерийн ажлууд. Хамгийн багадаа одоо 300-400 инженерийн ажлуудыг ойрын 2 жилийн дотор хугацаанд биелгэнэ. Тэдгээрийн 300 орчим нь одоо Энэтхэг улсад дадлаг сургууль, за мөн одоо энэ чиглэлээр сурч бэлтгэгдэнэ. Among that 300 of them will be trained and exercised in India. Монгол улсын одоо ихтэй сургуулиуд бэлтгэгдэнэ. Олон улсын улсад энэ чиглэлийн одоо инженерийн сургууль, хүүхэд нефтийн хангалтын нийлүүлэлтэн дээр засгийн газар хамтарч ажиллаж байгаа. Ажлын хэсгийн даргын хуулийн төслийг хариуцсан ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд бол бас бүх талаар одоо төслийн нэгж хөдөлгөх зөвлөл, одоо бас одоо хамтрагч энэтхийн бүх одоо төрийн болон аж ахуйн нэгжийн одоо байгууллагуудтай нээлттэй ажиллаж байгаа учраас асуудал өндөр байхгүйгээр төсөл амжилттай дуусгана гэж итгэж байгаа.